Ойрдын Галдан боших таан нь 1644 онд сурсан Эрдэнэбаатар хунтайжийн 6 дугаар хүү болон мэндэлжээ. Галдан боших таан нь бага наснаасаа цас төвдийн оронд ном эрдэм суралцахаар явж мөн тэндээ очиж суралцсан Далаалан Банчин Эрдэнэрийн шав болж худагт хуйлгаан цолыг хүртсэн. За мөн түүний ах Синг Дөрөн ойрдын Цорс аймгийн хунтайж байгаад Синг хунтайжийн дараа Галдан бошихт нь 1671 онд цас төвдөөс ирж Цорсын хан болж улмаар 1676 онд тархаа боторхойсон Дөрөн ойрдын уг аймагуудыг нэгтгэж Зүүн гар хаант улсыг байгуулжээ. Зүүн гар хаант улсыг байгуулсныхаа дараа хэд хэдэн томоохон шинжилэл хийсэн байна. Үүнд нь засагыргааны шинэ отог ангижас гэдгийг байгуулж за мөн дундад Аз баруун тийш газар нутгаа тэлэх эдийн засгаа өргөжүүлэх аж ахуйгаа дэвшлүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд байлдан дагуулт хийж Дундад Азийн Самарканд Бухар зэрэг 1000 гаруй хот тосготыг эзэлж байлдан дагуулсан байдаг. Мөн тэрээр хөрс зэрэгэлдээ Манчин улс хаант Оростой найрцаг харилцаа явуулж худалдаа 8 эрхлэхийг зорж байсан. За энэ дээр гарч буй зураг болохоор Галдан боших тааны Оросын хаанд илгээсэн захидал бичгийн хуулбар эндээс үзэж болно. За мөн Галдан боших таан хаан Зүүн гар улсынхаа үед 44-2-ын их хууль цаазыг шинжилэн боловсруулж баталуулсан байна. За Галдан боших таан нь Зүүн гар улсыг байгуулад маш олон шинжилэлүүдийг хийсэн. Үүн дотор хотуудыг байгуулж гисэн. Үүндээ болохоор Ховд хотыг байгуулсан, мөн Улаангон хотыг анхлан байгуулсан байна. За үүнээс гадна тухайн үед Төв Азад мандан хүчрэгч Манчин улсыг төрөмгийлэг төрөн зогсохын төлөө Монголын газар шороо эрхжүүлэх тусгай тогтнолын төлөө Манжийн эсрэг маш олон дайнуудыг амжилттай удирдан зохион байгуулсан. Үүнээс дурдвал Улаахыг гол Улаанбуудан за хамгийн сул 100 модны тулдаанд шийдвэрлэх тулдаанаа хийсэн байдаг. За үүнээс Улаанбуудан Улаахуудын тулдаанд маш томоохон амжилт болж ялд байгуулсан тохиолдлууд мөн байдаг. За Галдан боших таан Монголын улс төр нийгэм шашин соёлын цэргийн бол нэр зүтгэлтэн мөн бол Монголын тусгаар тогтнолын төлөө үндэсний эрхийн төлөө тууштай тэмцэгч улс төрийн томоохон зүтгэлтэн хүн байваа.